Дүүрэн заяатай Монголон нар зөв эргэсүү. Дөрвөн зүг найман зохисоос эрдэм оюунд нэг ирсүү. Алх хэр хангай гойвоос Монгол ухааны эрэлдэм орд суу. Тавилан заяандан эзэн болсон эрхэм хүмүүнтэй танил болсуу. Ус нутгийн хаан нэрийг өргөж яваа хиймэр удамтад дээдсийн сургаалыг өвлөж бадраасан ухаан учрлынгийн барилдлага тэгшвүрчсэн ерөөл улс Монгол донцоотай манай сумын манлай. Дуудах нэрийг эцэгээ хөгч дүүрс халдрыг өөрөн олдгоо гэж сайхан үгүй. Өнөөдөр манлайлагч байж маргаашийнхан эзэн болж чадж байгаа олон сайхан эрхмүүд та бидний дунд амьдарч байна. Бусдад өөрийгөө хүлийн зөвшөөрүүлж тэднийхэн төлөө цохилох сэтгэл зүрхтэй явна гэдэг хэн хүний даагаад явж тэнхээ бишээ. Үндэсний өв соёл хөгжил төвшлийг эрхүүлэгч Улзий телевизийн зүгээс үзэгч та бүхэндээ манай сумын манлай гэсэн энэхүү нэвтрүүлгийг хүргэхээр бэлтгэж байгаа. Манай сумын манлай нэвтрүүлгийн гол бааtruуд улс эх орныхоо өнцөг булан бүрт амьдран суугаа нутаг орондоо манлайлуулсан эрхмүүдийг бид бүхэн онцлон үзэгч та бүхэнд хүргэхийг зорьсон. Сум болгоны манлайлуулсан эрхмүүд үзэгч та бүхэнд Улзий телевизийн эфирээр хүргэх болно. Энэ удаагийн манай сумын манлай нэвтрүүлгийн зочноор Боорчин нутаг гэж нэрлэгддэг Хинтээ аймгийн Батноров сум Амт нөхөрлийн нутгаас үзэгч та бүхэнд хүрч байна. Өвгдийн алтан сургаалыг өдөр тутам дам өрлөг болгож нутаг ус ангих сэтгэлийг өвөрлөж чадсан ийм л нэг эрхмийг нэвтрүүлгийнхээ гол баатарт нэрлэе. Хинтээ аймгийн Батноров сумын уул Монгол улсын шаган харваны анхны мэргэн аймаг сумын хошааварга малчин жамингийн бүрнэ гэж тэгэл даруухан хэрнэ их зүйлийг бүтээх хүсэлдэн хөтлөгдсөн энэ л хүний намтар түүхийг хуваалцъя. Баяр наадмын нэвтрүүлгийн ивент тэтгэгч үндэсний брэнд 999. За манай сумын манлай нэвтрүүлгийн маань зочин хойморт өргөдөж байгаа манай бүрнэ гэж энэ Монголын шагаан спортын анхны мастер ийм хүн байгаа. Одоо ирнэ шагаан энэ спортоор хичээлж шагаан харуулж зааман Хинтээ аймгийнхаа шагаан холбооны хүндэт зөвлөх гэсэн энэ ажил албан тушаал дээр ажиллаж байгаа энэ эрхэм одоо сайхан хүнтэй манай сумын манлай нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг бид хүн бас эхлүүлж байгаадаа баяртай байна. Та сайхан зүсч байна уу? Сайхан зүсч байна. Сайхан зүсч байна уу? Сайхан байна. Энэ жил Хинтээ нутгаар за тэр дундаа Батноров нутгаар бас зуншлах ямар ч хүн болж байна. За тэгээ яг энэ хавар эртхэндээ өвлөх сайхан болсон хавар эрт цас ороод сайхан зуншсан. Тэгээ нэг 5 сар 6 сар нэг жаахан бороо татраад эргээд их сайхан болж байна. Сайхан зам болж байна. Мал сөрөг юугаа хийж тарга тавиа авч сайхан болж байна да ер нь давгүй. Сайхан зам болж. Сум орон нутгийн манлай болсон энэ сайхан эрхмүүдээ нэвтрүүлгийнхаа зочин хойморт урьж сайхан яриа өрнүүлж заавал эх орндоо яриа бас энэ манлай болж байгаа манлайлуудаа бас таниулан сурталчлах энэ ажлыг Улзий телевизийн уран бүтээлчид анхлан одоо сэтэж хийя гэсэн ийм одоо санаачлах төрсөн гэдэг анхны нэвтрүүлгийн зочин болж Хинтээ аймгийн Батноров сумаас бид бүхэн эхнийхээ нэвтрүүлгийг бэлтгэе гэсэн ийм эрхэм зорилгыг тавьсан. Тэгээ сум оронд ирээд өнөөгөө бас сумын засаг даргатай уулзаад сууж яхад манай сумын одоо яалтчгүй манлай хүн болгоны хайр хүндэтгэлийг татсан бүрнэ ахтайгаа уулзуулж өгөө гэдэг ийм саналыг тавилаа. Тэгээд энэ саналын дагуу таныг бас одоо наадмын бэлтгэлдээ гараад за шагаачт маань шагаагаа одоо шагаан бэлтгэл сургалтаа хийж байгаа энэ сайхан одоо голын эрэг дээр ширэг дээр бас ирж уулзж байгаадаа баяртай байна. Сум мэргэн байна уу? Давгүй сайхан байна. Одоо ингээ удахгүй улсын баяр болно. Сая би улсын авраг шалруу тэмцээнд очоод тэгээд эхний 16-ад ороод сум орныхоо хөвгтүүтэй яг одоо өөрийнхөө үндсэн багаараа яваад ирлээ. Тэгээ яг улсын одоо мэрэх зүйлтэй сайжруулалттай сайхан тоглолоо. Давгүй байна. Одоо ингээ цаашдаа наадмын шагаа гэж одоо болдог болсон. Тэрэнд одоо явах санаатай байна. Ер нь манай нутгийн хүүхдүүд шагаа эрхэмлэж сайхан сурч байгаа.
Тэгээ энэ хүүхдүүдийнхээ хүчээр, олонныхоо хүчээр настай болсон ч гэсэн энэ хүүхдүүд дүүнраа дагаад явж байгаадаа би их баяртай байдаг да. Таны хувьд одоо энэ шагаан спортоор хэдэн жил хичээлж байна? Гэхдээ би одоо эхлээ ярих юм бол их удаж байгаа юм шүү дээ. Одоо 60 жил шагаа харуулж байгаа. Баг сургуулийн 4-р ангид байхдаа манай сургуулийн захирал харуулдаг хүн байсан. Миний ах хамаатан садангууд харуулдаг ус байсан. Тэгээ нутгийн өвгцүүл тэгээд намайг дэмжиж шагаа харуулсан. Тэгээ тэрвээсээ л ихсэн тэгээ шагаа их цагаан мөртэй миний ажил амьдралд хэрэгэл болж байсаас шагаа над гайвуулж ус өдөр нэгч байхгүй гэж би одоо ингэж бодож явдаг. Монгол улсын шагаан спортын хамгийн анхны мэрэгэн гэсэн ийм тодтголыг бол одоо засаг дарга хөглөө өгсөн. Энэ одоо бас Монгол улсын шагаан спорт. За тэр дундаа одоо Монгол улсын сурын спорт гэдэг олон сайхан одоо гарамгай мэрэгдүүд төрсөн. За тэр дундаа энэ мэрэгдүүд хаанаас төрөд байна гэхлээр Хинтид орондын одоо нутгаас төрдөг. Бас өөрөө цаанаасаа энэ Төв аймгийнхан одоо Хурдан Мориороо гэдэг бол, за энэ Баруун аймгийнхан Хүчит Бөхөөрөө гэдэг бол, за энэ Зүүн аймгийнхан энэ сураараа, шагаагаараа бас нэлээд одоо өндөр амжилт үзүүлдэг ийм нэг зүйл байна уу гэж анзаарэгдэж харагдаад байдаг. Тий, ер нь манайхан чи нэрт дээр байсан шагаа их тоглож байсан газар юм байна лээ. Шагаагаар наадаж байсан манай өвгдээз тийм олон жилтэй байна лээ. Ер нь тэгээ сүүлийн үеийн одоо энэ дээр үчиний шагаач бас яхан юм хаагдмал байдаа шүү. Бас нэг би одоо дээрийн одоо бас нэг хуучин тоглоом гэсэн тийм үзэл бодолтой одоо тийм байсан юм. Тэгээ одоо сүүлийн үед энэ арчил нэгцээс хойш эрхчлөөтэй болоод энэ улсын одоо уралдаан тэмцээнд ороод тэгээ дэмжээ туслаад их сайхан болж байгаа. Тэгээ энэ манай нутгийнхан бол одоо ингээд энэ тэнд яваад харахад бол ер нь нэг актер хоцрохгүй шүү дээ. Одоо бүр амьд хамгийн сүүлийн жишээ хэлэхдээ саяын улсын аваргад 96 баг орж байгаа. Тэгэхэд манай аймгаас манай аймгийн Биндэр сумын нэг баг очсон. Тэр төрүүлж байгаа шүү дээ. 96 багаас мянгашгүй харваачтаас төрүүлнэ гэдэг бол бага амжилт биш шүү дээ. Тэгэхээр манай нутгийг шагаагүй гэж хэлэх бол үндэс байхгүй. Үнэхээр одоо шагаан өлгий энэ одоо ямар учир утга байдгийг ер нь энэ чигээ сайн шагаачд төрж гарсан нутаг гэж ингэж яадаг. Тэгэхээр намайг бол яг вэ олон төмөн үнэлдэг юм. Ер нь гайгүй харваач гайгүй гэж ярьдаг юм. Тэгээ яг энэ багаар тоглодог учраас баг хамт олон гэдэг чинь актер шүү дээ. Баг хамт олон сайн байж миний нэр гарна шүү дээ. Тэгэхгүй би өөрөө хичнээн сайн байгаад бол гарахгүй шүү дээ. Тий. Тэгэхдээ би шагаад ээлжтэй сэтгэлтэй шагаа сайхан цагаан мөртэй миний өвгдөөс намайг шагаа харуулж байгаарэ гэж загсан ийм учраас би одоо шагайдаа дуртай. Яг нь сайхан олон дотор би шагай дээр нэг арх угаад би сайн гэж агсраад би мундаг хүн гэж ингэж байхыг хүсдэг. Ер нь яг нь олонтойгоо сайхан харуул, сайхан тоглоё гэж боддог. Энэ одоо бодол минь намайг сайхан өргөдөг баха. Олон түмэн намайг зөв гэж ойлгодог баха гэж би ингэж боддог доо. Улсын мэрэгэн гэсэн цолыг хийсэн. Улсын мэрэгэн гэдэг цолыг би 95 онд улсын тэмцээнд ороод хүн нэгүрийн 100 онд би 20 хэд онд төрүүлээд багаараа 4-р байранд ороод тэгээд би улсын мэрэгэн төрөөс учраас над улсын мэрэгэн гэсэн цолыг өгсөн. Одоо энэ шагаан холбооны тэрвийн тэргүүн Баярмагна гэж хурандаа хүн байлаа. Тэгээд Төв аймгийн багаараа төрөөсөн Төв аймгийн Сүхэ гэж харваачид 1 номерын өмнөлхийг надад 2 номерын өмнөлхийг өгсөн. Тэгээд тэрнээс хойш би одоо настай болсон. Тэгээд хөдөө гарсан. Тэгээ шагаан тэмцээнд нэг орж чадахгүй байсан. Харин би одоо өөрийгөө нэг яг шагаад сэтгэлтэй гэдгээрээ юм уу нутагтаа ирээд хэдэн сайхан хүүхэд бэлдсэн. Эднийхээ хүчинд би одоо бүр даал гарсан хойноо өдийн нас болсон хойноо тэмцээнд эргэж орлоо шүү дээ. Тэгээ багтай болж байна, хамт олонтой болж байна гэж өөрөө бас их омогшуу байгаа шүү дээ. Тий. Хамтран зохион байгуулагч Тайван зул хязгаарлагдмал хариуцлагатай компани 7-ны жимсэн чихэр спортыг нэг актер мэднэ гэж хэлэхгүй. Тэгтээ сонирхдаг. Ахмадын одоо шагаа арваа гэд болж идэг. Энэ дээр харж байхад ихэвчлэн ахмадууд нөгөө боо ирцэн харваад идэг. Таныг бас энд за сум орныхоо одоо шагаачтай хэлхийгээс уучрыг харсан чинь
ясалж байгааг харахаар бас гоё санагдчихэв. Няслаад одоо тэр сайхан байгаа онж байгаа цааш нь одоо давуулж унгааж байгааг харах нэрээ одоо 70 насны ийм мундаг одоо харваа сууж байгааг харахаар бахархын санагдчихэв. За яг энэ бууны чавхны энэ төрөл бол дээр байсан. Миний одоо баг байхад л байсан. Энэ яг тэгээ жаахан настай тал нь ингэж чавхдаг харуулдаг ийм олон жилтэй л да. Тэгээ би өөрөө бол ер нь одоо чавтаад байх нэрхэл муутай. Ер нь харуй хүүхдүүдтэйгээ адилхан тоглоё гэсэн ийм бодолтой байдаг хөл дээ. Тэгээд яг хөө тэгээ миний энэ яадаг юм л да. Тэгээ шагаа мэддэг хүн бол ойлгодог байх. Тэгээ нясгаа өгчих нь, нясгаа чадхаа байчих нь, тэгээ өөрөө ядарчих нь гэж тэгдгийг. Тэгэхээр хүн бүү чанга барьдгийг. Тэгээ би одоо яадгийн одоо ингээд өдий болсон өртөөгөө давгүй сумаа хүргээд байдгийг. Тэгээ энэ одоо миний одоо шагаа сэтгэлтэй байсан. Шагаач тэг их хөдөлгөөнтэй. Хүнийг бас их эрүүл байлгадаг тоглоом шүү дээ. Тий шагаа эрүүл мэндийг ашигтай. Өөрөө тэгээд одоо юу ч тоглодгүй, юу ч хийдгүй байсан бол хүн яан штэ ингээд бүр гийвэрнэ штэ. Гэртээ одоо ингээд юу ч байхгүй. Би ч одоо ингэж шүү дээ. Одоо наадан болно, шагаагаа харуун, улсын тэмцээн болно, тэрэнд явах юмсан, аймагт харваа болно, тэрэнд явах юмсан. Энэ төр гэсэн тэгээд тэмүүлэлтэй бас нэг ирээд зоригтой байдаг учраас миний эрүүл мэндийн сэтгэл зүйн хувьд бол би бас энэ шагаа намайг их өөдөн татдаг байх гэж боддог шүү дээ тий. Залуучуудаас юунд дутах бас нэг 20 онцгоно гэсэн тийм ээ. Тий ер нь одоо хүүхдүүдтэйгээ адилхан онох юмсан гэсэн бодол төрөн шүү дээ. Хаяач бас яг хаяа нэг адилхан онч шүү дээ би тий. 20 он гэдэг чинь одоо ер нь шалгарч байна гэсэн үг шүү дээ. Шалгарч байна гэсэн үг шүү дээ тий. Ямар ч үсэн финалаас гарч ирлээ гэсэн үг. Ярих юмгүй тий одоо сайн байна гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ чи шагааштай өөрснөө үнэлэн шүү дээ. Тэгээ би энэ үнэлэн тэр хэрэг байна, тэр аймгийн тэр хэрэг байна. Жишээ нь одоо Хэнтийн аймгаас ирсэн 80 хэдтэй Хөднөрийн Баатар Сампил гэж хүн байна. За Сампилны хэрэг байгаа юм бол за тэр Батнараа юусан Бүрнээн хэрэг байгаа юм бол одоо энэ чинь биенээ үгүйлэн шүү дээ шагаач чинь биенээ үгүйлэн орж ирээд харна. Тэгээд ирээд л одоо сайхан магтаал өгнө, урамшин, тэр чинь сэтгэл санаагаар сайхан сэргэн, ийм сайхан тоглоом шүү дээ. Тэгээд хамт олонныхоо итгэлийг дааж өгч чадах юм бол бөөн шагнал, урамшил ирж байдаг, тэрнгээрээ сэргэж байдаг, ийм сайхан олон жилтэй тоглоомдоо. Хүүхэд байхасаа шагаан спортыг сонирхож өдгөө далгаар нь наслахтаа уг спорт хорон аймаг улсын авраг шалруулах тэмцээнд шаггүй амжилтыг гаргаж явна. Бүрнээг энэ зэрэгтэй 90 хямртай явхад 60 шахам жил ханиж байгаа гэрги бод сүрэнгийнхэн дэм тулгуур их гэдэгтээ хэнч маргахгүй үзээ. Альва нэгэн спортод ар гэрийн дэмжлэг сайн байж амжилт ойрхон байдаг юм шүү дээ гэх. Бүрнээгийн өнөө хэрнээ буугаар шагаа харвж үзээгүй няслаж сууна. Хинтээ аймгийн Батнар улсам 7 багтай баг болгоноос шагаан харван баг гаргачих юмсан гэх их сэтгэлийг тээж шав наран хэдийнэ шагаан спортод дурлуулж чаджээ. Шагаан спорт бол бүхэлдээ багийн амжилтаас шалтгаалдаг. Тэмчг учраас сайн баг хамт олныг бэлтгэх чухлаа гэдгийг хэлж сууна. Ер нь шагаан спортоор өөрийнхөө үр хөвгтүүдээс хэр одоо тий миний хүү харуулдаг. Би нэг хүүтэй, нэг охинтой. Миний хүү харуун. Тэгтээ актер шагаа шимтээгүй. Би ч актер оргээгүй. Тэгээ ач нар маань сум тавиад байгаа. 2 3 ач байна. Тэд маань сум тавина. Тэгээ манай хүргэн сайн харваач улсын мэрэгэн тийм улсын цолтой харваач байдгийн шүү дээ. Сайн Батбаяр гээд бэрхий ургаад байгаа. Хүргэн маань сайхан харвана. Тэгээ ер нь манайхан бол шагаад их тийм ээлэгтэй сэтгэлтэй. Манай хөгшин гэхэд одоо зарим айлын хөгсөл дураагүй. Бас шагаа зав жилээ тийм юм хийгсэн ингэсэн. Манай хөгшин бол одоо явуул гин шүү дээ. Тэгээ одоо шагаагаа харав. Тэгээ тэр нь интернат их сайхан уран болж их сайхан байдаг л да. Өвгөө хөгшөө хоёр нийлээд даам тоглох юм уу, шатар тоглоо сууж байгааг харах бас их гоё гэдэг. Хөгшөнтэйгээ хаяа бас шагаа харуулж бас хөгшин ч одоо над сум хайж өгөхөөс няслахгүй. Тэгтээ бас шагааг дэмжин. Тэ сум хаяад өгөлдөж. Тий хамтрагч ярихгүй тий. Одоо олон жил болсон би тэр ч одоо нийлээд 40 50 60 жил болж байгаа хоёр. Тэгээ нэг нутгийн улсууд манай хөгшинч бас боловсралтай соёлтой хүн болохоор бас ухамсартай хандна. Тэгээ шагааг бас зөвөр нь ойлгоно. Тий. Шагаа чинь олонний төмний тоглоом, буйны тоглоом,
цагаан мөртэй тоглоом, манай ажил амьдралд миний үр хүүхдүүд, миний ханд гай болохгүй гэдгийг бол айхтар ойлгоно. Тийм учраас манай хөгшин болыг дэмждэг. Тэгээд энд их баяртай бас явдаг юм аа. Тэгээд харин хэлэх жавшаан дардгаж хөгшнөөгөө бас нэг магтчээ да. Үерэн эмтэрч үнний чулуудэрлэгтэй үеийн үргүй сан хантай харваг туулснаа үхэлд хүртэл гайхуулж чамаарам би гойно. Чамаарам би зөндөн гойсоо. Батнуурын сумынхаа одоо аль багийн иргэн гэж аль багтай харьяал гэж. 3 дугаар багта За. иргэн гэж явдаг. 3 дугаарыг нь. Тий. 3 дугаар баг энэ зүү хашаага наруулангийнхаа шигт байдаг сум л да манай тийм. Өдөө харьяатай. Спортод илэхтэй бас одоо малч ухааныг одоо өөртөө үүссэн ийм хүн гэж. Тэгэхээр одоо 3 дугаар багийн бас нэг малчийн иргэн. Би ч одоо дээд сургууль төгссөн боловсролтой хүнгээсээ илүү малын мэрэгжлийн одоо ястай өөр унган миний одоо дуртай юм бол мал шүү дээ. Ер нь аргагүй эрхэнд л одоо нэгдэл нийгэмд малаа өгчхөөд өдөө байгаа. Тэгээд аргагүй эрхэнд гэх юм уу яг хөө тэгээд сургууль явсан. Тэгээд сургууль явсны буруу над байгаагүй үргэлж би бас тэнийг муу хэлж өрөөсгөл ярьж болохгүй. Ер нь мал бол одоо миний бүр хар нялхаас би мал дээр өссөн. Баста өгд эмээгийнхээ гар дээр өссөн. Одоо мал дуртай морь үн би. Тий. Малаа мал нь одоо яг хөө миний мал сайхан өсөөд сэтгэлтэй учраас тэр байдээ. Ингээд нутаг орон сайхан ингээд өгөөмөр сайхан хуржимаа хайрлаад одоо сайхан олон малтай болсон би. Тий. Давгүй. Сурын спортоор хичээл нь малаа маллаж за энэ малч ухаан гэдэг юм уу нүүдлийн соёл иргэншлээ бас давхар хадгалж бэлдэж байгаа. Үүнийхээ ч бас үр шимийг хүртэж одоо аймгийн авраг малчин болж цаамал сүргээ бас одоо өсгөж үржүүлэх юм одоо том ажлуудыг хийжээ. Би тантай ярилцлага эхэлснээс хойш энэ хойно нэг хийд харагдаад байгаа. За. Энэ хийдийг хараад бас сумын төвийн хойдолд барилж байгаа энэ хийд өөрөө ямар учиртай ийм хийд юм болоо гэсэн сонирхол төрөөд байна. Та хоёрын хэр шашинлаг хүн бэ? Тэ би зулын гэрэлд өссөн, чийтэнгүү гэрэлд зулын гэрэлд өссөн хүн. Би шашин одоо итгэдэг, өөрөө шүтдэг. Тий. Одоо настайч боллоо. Чадвал бас ганц нэг маань хэлхсэн гэж боддог. Энэ одоо манай хийд энэ ташаа чанхрлан гэдэг хийд энэ олон зуун жилийн түүхтэй энэ мянган лам хурж байсан. Атнарын одоо энэ нутгийн сор улсын залуучууд энд шавлын сууж буян ном үлдэж байсан газар. Энэ талгаа ингэрт ячих би их дуртай. Энийг олон сайхан дуган байсан юм байна. Тэгээд энэ одоо тэр тухайн одоо дөрвөн үед энэ байхгүй болсон. Тэгээд энэ нэг сайхан дуган байсан. Би одоо чадах чинээгээр энэ тус болохыг боддог. Сая тус болсон бас яхав олон төмний хүчээр болсон энэ олон сая төгрөг болсон дуган шүү дээ. Хоёулаа зуны сайхан дэлгэр өдөр энэ хийд дээр очиж бас хурд эргүүлэх үү? За тэгэхээр их сайхан баярлалаа. За тэгээд очоорой хамтдаа очиж. Таны ажил амьдрал ч гэсэн манай хийд тас цагаан зам мөр өгнө шүү дээ. Мэд их баярлалаа. За баярлалаа. Хоёулаа хойш анд яваа. За баярлалаа. Энэ хүн 95 онд сумд одоо ирж шилжиж ирээд энэ хүнийг ирснээс хойш манай сумын шагаан спорт асар өндөр одоо хөгжиж аймгийн одоо аврал шалрал тэмцээнд 2-3 удаа эхний байруудад шалгарч энэ хүн өөрөө аймгийн одоо цуваа харвааны тэмцээнд 20 онд 2-3 удаа төрөөс. Ер нь бол энэ хүнийг ирснээс хойш манай сумын шагаа бол залуучууд хүүхдүүд бол маш их одоо өндөр хөгжиж байгаа. Шагаа спортыг яаж харуулдгийг, хэрэгсэл нь ямар байдгийг, ер нь одоо шагаа харуулахад сэтгэл зүйн бэлтгэл гэдэг энэ ямар байх ёстой юм гэдэг талаас надад их зөвлөж, их одоо тусалж, багшилж ингээд бол одоо энэ хүнийг бол одоо шагаа спорт бол
би төдийгүй манай одоо сумынхан бүх хүмүүсүүд бол одоо багшаа гэж ингэж хүнддэг. Би бол ардын боловсрол багш юм, энэ хүн бол шагаал багш юм ингээд багшаа барилдаг тогтсон байгаа юм да. Хамтран зохион байгуулагч Тайван зул хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон будаа Дасчонхорлон хийдийн тухайд бол за хэдэн зуун жилийн одоо тийм ариун түүхтэй мянган лам шавлан суудаг байсан гэдэгсгээд түүхийг хараад ахлаар нэлээд юм ариун түүхтэй хий тарагдсан. Энэ одоо газар оронд энэ нутаг усан төрж өссөн хүний хувьд энэ хийд орондоо бас сүсгэлдэг, биширдэг, заавас нэг залбирдаг юм байх. Тэгэлгүй яах вэ? Би одоо тийм бурхан цай настай улсын гар дээр өссөн багаасаа одоо бурхан шашин бас их элэгтэй өссөн. Одоо ч одоо настай болохоор бүр л одоо бурхан шашнаа шүтэх, бишрэх одоо эрх чөлөөтэй сайхан нийгэм үүсээд бүр ч одоо сайхан болоод байна шүү дээ, тийм. Энийхээ хүчээс одоо яг би бас нутаг орондоо эрүүлэн өдгийн наснаас хүнхэд бас яг энэ минь болчоогүй сайхан яваад их баяртай энэ хийдийн уян түм олны уян гэж хэлэн залбирч явдаг хүн дээ. Баяр наадмын нэвтрүүлгийн ивент тэтгэгч үндэсний брэнд 999 бидний сайн сайхан явахд төшиг тулгуулсан бурхан шүтээ маань шүү дээ энэ маань. Шашин шүтэх гэдэг энэ шүтлэг гэдэг зарим улсууд бол нугар сүсэг гэж ойлгодог. Зарим улсууд чинс гэхлээсээ энэ өөрөө хүнд байх ёстой ба хийж үзээд таны хувьд энэ шүтлэг гэдэг энэ зүйлийг юу гэж боддог вэ? Байлгүй яах вэ? Далдын хүч, бурханы хүч. Бурхан зөв шүтэж зөв яаж чадах юм бол хүний ажил үйлсэд одоо шууд нөлөөлнө шүү дээ. Би одоо тэгж итгэдэг, тэгж ойлгож явдаг. Би нэг сайхан зултай хүчтэй тийм лам хүний гар дээр өссөн хүн. Тэгээ багасаач тийм юм дуртай тэгж хүмүүцсэн. Ер нь одоо байлгүй яах вэ? Энийг бол одоо итгэх хэрэгтэй л гэж би дүүнэртээ захимаараа хэлмээр байна. Тий. Настай хүний үед миний амьдрал тийм явдал өндөө тохиолж ирсэн. Тий. Нутаг орны одоо сайхан улсуудын турш тийм өвчин зовлон янз бүрийн одоо ажил үйлс над бичлэн нөлөөлж байсан тийм хүн улсууч байсан. Тий. За тэгээд хоёлоо бүхэл амтны тусын тулд. За тэгээд нутаг орны сайн сайхан тий сайн сайхан байж бүхэл амтэн сайн сайхан болтугай гэж ерөөдөө хүсэж ил чадж явах юм бол тэр хэмжээгээр тусалж чаднаа л гэж миний бодол бол тэгээ хүн хүсээсээ хүн бүхэл хүсээсээ хүн бүхэл мөрөөдөөсөө хүн бүхэл залбираасаа гэж би боддгийн штэ. Зүгээр би одоо би өөрөө бол ингээд залбираад шүтээд ингэж явдаг. Гэтэ алдаа оноо байлгүй яах вэ? Тэгээд алдаж л болохгүй байгаа мөг нь. Тий. Алдаж л болохгүй. Манай сумын манлай нэвтрүүлгийн маань эхний зочин та өөрөө бас энэ олон одоо лам шавлан сууж исэн номын их одоо буян хорж исэн энэ газрыг бас хэрэгэн засахад анхаарч одоо манлайлж оролцсон ийм одоо буянтай хүн бас байгаад миний хувьд бол хөвдөө маш их баяртай. Гэр бүлээрээ бас энэ хийд орноо сайхан одоо засаж янзалж нөгөө тэрийн сая хэлдэг хамгал амтд энд ирж жаргал зовлонгоо хуваалцдаг сайхан одоо залбирч мөрөгдөг ийм орныг бас бий болгосон танд бас баярлалаа гэдгийг сум орон нутаг болоод энэ аймаг сумын одоо улсуудын өмнөөс бас хэлэх нь зүг баг. За баярлалаа тий. Хамтран зохион байгуулагч Тайван зул хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон будаа 1997 онд анх хийдэд их засвар ороход Бүрнэ ах маань одоо дотор засал, чимэглэл, гадна далын засал, өргөтгөл. За энэ бүгдийг бол одоо настай лам нар өргөн бүх лам нарыг байгаа үед одоо Батнар сумын оёдлчид, Батнар сумын иргэд ер нь хүүхэд томгоо, захиргаа одоо албан байгууллагатай бүгдэнд нь хүмүүсийг оролцуулж байгаа өөрийнхөө хөрөнгөөр энэ хийдийг маань одоо 97 оны нэг өргөтгөлийг нь шинжил засварыг нь Бүрнэ ах маань хийсэ. Өөрийнхөө хөрөнгө гаргаж хийсэн байгаа. Тэгээд тэр үеэс хойш Бүрнэ ахыг одоо хөгжүүл байхдаа залуу лам нартай ч гэсэн байхдаа ч гэсэн байнга ярьдаг байсан. Энэ Бүрнэ ахад Бүрнэ агуудаа одоо шинийн 15-ны хурлыг Бүрнэ ахад зориулж энэ хүний гэр бүл үр хүүхэд хамаатан садан төрөл төрөсөд бүгдэнд нь одоо зориулж хурж явах учиртай юм шүү.
Ер нь энэ хүмүүний нэрийг оруулж явах ёстой юм шүү гэж одоо захиж үлдээсэн. Тийм учраас энэ хүн бол ер нь энэ хийдэд бас их нэлээд итгэл зүтгэл гаргасан хүн гэж ингэж боддог. Одоо болтол хуралдаач гэсэн нэрийг оруулж хурж явдаг. Бүрэн ах бол бас тийм нийтч хүн л дээ. Олон сайхан залуу малчтайг авч, сайхан малжуулж, малчнараа авч, хөлийн дөрөнд гарын ганцанд хүргэж идэг юм уу? Өөрийнх нь одоо бас удам залгсан сайхан хөө. За ням дөмөрлөг гэж одоо 2016 оныхаа ажил үйлсээр аймагта аймгийн авраг малчин гэдэг цолыг бас хүртэж ингэж байсан. Ер нь бүрэн ах бол ганцхан мал маллах, бөхөөрөлдөх, морийнхаасаа гадна нийгмийн тустай хөдөлмөр одоо энэ төрийн бус байгууллагуудыг сайхан дэмжиж ажилдаг. Батнаруу сумын шинэ залуучуудыг одоо шагаан сурах асуудал дээр ер нь одоо бас шагаан хүний одоо яг ёс жоддог ямар байх хэвээр ер нь одоо хүнийг яаж хэрхэн хайрлах вэ? Багийг яаж бүрдүүлэх вэ асуудал дээр бол ер нь нэлээд гарамга менежменттэй хүн өөрөө. Мөн тэрнээс гадна бас энэ хүмүүнлэгийн ажилд одоо их сайхан тусалдаг. Жишээлх юм бол одоо манай Дашчан хорлон хийдийн Одуур лам бол тэр жил бас нэг гинтийн ослоор их хүнд бэлтэл аваад Батнаруу суманда сүтэн олондоо бас хандаж уриалга гаргаж манай Бадарчингийн оюун цэцэг гэдэг ч манай бас энийг гардаж зохион байгуулж явах бол манай Батнаруу сумаас өргөн барьсан хүмүүсийн хамгийн дээд одоо бас өргөлийг нь манай Жамгийн бүрэн ах маань бас өргөн барьсан байдаг юм байлаа. Гэтэ ер нь бол бусдын төлөө буян хийж явна гэдэг үл нутаг орныхоо ирээдүй болсон хүүхд залуучуудын төлөө мөн өөрийнхөө ирээдүйн үр хүүхдүүдийн сайн сайхны талаар болж байгаа их том буян гэж өөрөө бол хэлж явдаг. Одоош бас бүрэн ах маань бас одоо амьдарч байгаа байрныхаа сөөхөн дарга гайл явж байна. 12 айл хуралдаад за энэ удаа сөөхөн даргаар хэний тавих вэ гэхэл санал нэгтээ 100% саналаар бүрэн ахыгаа томилё гэж. Тэгэхээр ер нь бол өглөөдөө хэртэж хүн ер нь бол хариуцлагатай ер нь хүнд бол энэ хэлийг гэснээр шуудхан хэлцдэг. Шудраг болохоор нь одоо ард түмэн ингэж хүндэлдэг юм болов уу гэж одоо миний хувьд бол бодож явдаг юм. Нутаг усан дан бусдад хүндлэгдэж бусдын төлөө зохилох сэтгэлтэй нэгэн гэж Бүрнэгийн талаар магтах нутгийн иргэд соонгүй. Олон нийтийг хамарсан ажил хандив тусламж өөртөө юу л байна түүгээрэн бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэж үздэг эрхэм хүн. Мянган лом шавилан сууж ном хордог байсан. Дашчан хорлон хийдэ 1997 дугаар онд сэргээн засварлах ажлыг санаачлан 100% хөрөнгөний өөрөөсөн гаргаж нутаг усныхаа нийт иргэдийн гол шүтэн хийдэн амилуулсан ачтан. Малд сэтгэлтэй, малд хайртай гэж хүний мал өсдөг. Малд жаахан дургүй төшөө ер нь сүүлийн хараад энийг мөнгө болгох чи энэ нэг морийг л мах болгох чи гэдэг байх юм бол бас давхчихгүй байх, өсөхгүй байх. Тий. Би одоо орон нутгаар ирээд энэ орон нутгийн ах дүүнэр олон сайхан адуу бэлгэлсэн өөрөө ч бас яг болцооны хайраар сайхан угшилтай адууны азрагны төл авсан. Би адуу бол цуглуулсан л да. Ер нь тодорхой хэмжээгээр цуглуулсан. Энэнгээрээ ч одоо миний мөр би 20 гаруй хайрыг авсан сумдаа ирээд. Тий, тэрнгээр яг миний хүү алдарт байж болсон. Сумын алдарт. Тий. Тэгээ одоо яг миний адуу улмал сайжирч байгаа гэж би ойлгож байгаа. Харин яг шасгад миний нас одоо бас морин дээгүүр дахиад байх чадал тэнхэж яг муудаж л байна. Тэгтээ яваагүй яг бас санаа өгөөгүй мор уях сонирхол байгаа. Цаашаа дахиулах сонирхол байгаа. Тий. Тэгээ морь уяад явж л байна да ахын тий. Одоо мал дээрээ ирээд хараа сууж явах бас нэг Эрдэнэт мал сүргийнхаа шимийг хүртээд байж байгаа. Өнөөдөр бас сайхан байна. Ер нь хизээнээс эхэлж малж эхэлвэ. За би ерөөсөө малчин айл төрсөн бүр багадаа л одоо малтай нөхөрлөж малтай яаж өссөн малтай айл өссөн хүүхэд. Тэгээ би сургууль ингээд нэг явж байгаад 95 оноос хойш 1995 онд хөдөө гарч ирсэн дээ. Тэгээд тэрнээс хойш малж байна. Малтай байх сайхаа, малгүй бол би одоо ер нь багынхаа л одоо малын дэргэд өссөн болохоор малаас одоо өөддөггүй, дэрэгдэн л байхсан, малж ил байхсан гэж боддог. За сүүлийн үед бол яг одоо бас насны эренбээр бас өр хүүхдтэй малаа ингэж өвлүүлээд өөрөө бас ач зээнээр хараад сумын төвд ингээд байдаг да. Тэгээ ер нь ихэнх тохиолдолд ирээсэ гэдэг.
Өвлийн хүйтэнд бол яахан даарад, зуны халуунд бол яахан халууцаад ядраад тэгээд ийм болж байна. Тэгээд гэхдээ яг бай сэтгэл бол мал дээр хэвээрээ дуртай ингээд маллаад ингээ хөдөө орон нутагтаа ингээд сайхан байна да. Хамтран зохион байгуулагч Тайван зул хязгаарлагдмал хариуцлагатай компани Навчит ногоон цай. Таны хувьд бол одоо хүн сайхан маллаад энэ нутаг усанда байж ах. За тэгээ бас аймаг сумынхаа одоо авраг малчин голцсон энэ амжилтыг үзүүлсэн байж байгааг харах сайхан байна. За ер нь одоо маллах төвд амьдрах хоёрын зааг бол их л дээ. Төв дээр байх бол одоо биеийн дамар, нүүрам, цагаан цайруу ер нь одоо жаргалтай хэмшиг сайхан байдаг. Энийг бол одоо ихэнх улсууд төвд сайхан гэж. Тэгээ би одоо ямар учиртай юм одоо хар багасаа мал дээр байсан малчин хүний удам өгшлийн хүн болохоор тэгдэг юм уу? Ерөөсөө цаанаасаа би тийм малчин хүү юм уу? Ер нь мал дээр байх дуртай. Тэгээ хөрөө хөхтэй хэлдэг. За миний хүмүүс өөрснөө мэдээ. Мал дээр байх уу, төв дээр байх уу өөрснөө шийд. Би аав нь бол заахгүй гэдгийг. Тэгсэн миний энэ хүү бол одоо хөдөө гарнаа. Мал дээр гарна. Мал сайхан гэдэг ингээ намын одоо санаа сэтгэл юу тохироод яриа тохироод ингээ хөдөө гарсан. Тэгээ хүү маань одоо аймгийн авраг малчин болсон. Сумын авраг малчин болсон. Одоо сайхан мал нь өсөж байна. Сайхан л байна. Амьдрал давгүй сайхан. Ер нь мал дээр байхыг би одоо энэ залуучуудаа мал дээр гараасаа одоо хотод тэр нэг уулын шар дээр ч юм уу нэг үер усны аман дээр нэг яахан тиймэрхүү нэг мал одоо тэрэг түрээд ингэ явж байгаа улсын тэр надад бас миний хувь ч юу тэгээд арай дими ч юм уу гэж боддог л байдгийн. Тэгтээ яах вэ хүн хүний сонирхол хүн хүний өөрийн одоо бодол тэнийг би одоо үгүйсгэж болохгүй л дээ. Тий. Ер нь мал дээр байхын жаргал сайхан мал дээр явах сайхан шүү дээ ер нь. Одоо өөрийнхөө дураар цаг нарийн хавчигд шахахгүй энэ сайхан байгаль дэлхийд эрүүл сарвал сайхан байдаг гэж би өөрөө ойлгож явдаг хүн дээ. Эрх хүний чимгийн нэмэл хазаартай мөр гэдэг ч үгүй. Алтан тууртын хан тоосыг аймаг сумын наадамдан өргөж ява энэ л хүний буян заяаг эрдэнд хурдан хөлгүүд нь дааж явдаг үе цаа. 1995 дугаар онд Улаанбаатар хотноо ой ямны харьяа авто тээврийн нэг дугаар баазад ашиглалтын инженер оролдогч даргын ангид ажиллаж исэн тэр төрөлх сум төрж өссөн баян багтаан очиж малчин болж өвөө эмээгээ сэнгөвлөж явсан малч ухаанаа ажил болгож эрдэнэт мал сүргийнхэн ашиг шимийг хүртэж яваа азтай нэгэн. Тэгээд 10 төгсөөд байжсэн чинь нэг хотоос ирсэн шалгалтын комиссийн улс ирээд дуудаа чамайг цэргийн сургууль гадаа товариллаа гэж. Тэгээ би гэр орондоо хэлсэн. Миний нэг эцэг байсан, өвгөө эцэг байсан. Эцэгтэй хэлсэн. За хүүтэйгээ уулзах чадахгүй л хүүчих юм байх та. Тий. Одоо миний хүү одоо дотоодын сургууль явж болдгоо мó гэж. Тэгсэн чинь нэг хүүхэд гүйж орж ирээд би их сургууль хуваарлагдсан. Хоёулаа хуваараа сольчих. Тэгээ юу сайн юм. За тэгээ. Тэгээ би гадаадын цэргийн сургууль яваагүй. Цэргийн амьдралаар дамжаагүй. Тэгээд энэ сайхан мэрэгжил энэ миний ус уух энэ миний хоол идэх хувьтай сайхан мэрэгжил энэ мэрэгжилдээ их бахархалтай байдаг. Олон сайхан жолоочртой, олон сайхан улсуудтай нэг байгууллагад олон жил ажилласан. Тэрэн дотор би гавьяа шагнал аваад өчргөө өндөр дээшээ гараагүй, алуун тушаал ахид нэг дээшээ болоогүй. Гэхдээ би яг олон дотор нэг муу хэлэгдээгүй. Олонтойгоо ажиллаад сайхан үргэлжийн одоо ер нь сайхан өнгөрсөндөө миний залуу сайханаас. Өрнөгөөцөн аав ээжээс хэдүүлээ хүн бэ? Би одоо эхээс ганцаараа нэг л хүүхэд гарсан хүн шүү дээ. Ээжээсээ би ганцаараа гарсан. Тий. Тэгээ миний ээж тийм 1944 онд төрсэн хүн би. Тий. Тэгээд манай аав зэрэгт тэр үчи ахвдээ тэгээд эх орны дайны үе. Тэгээд зэрэгт яваад өгсөн. Би өөрийнхөө гэрт гал голдон дээр эцгийнхээ гэрт гарсан. Ийм хүн шүү дээ. Тэгээд аав маань зэрэгээс ирээд ээж маань тустай гарахад би гэртээ үлдсэн. Тэгээд буурайнууд дээр эмээ өвөө дээр өссөн ийм хүн. Би чинь багийнхаа одоо тийм өв настай улсын одоо арга барилаар хүмүүжсэн өссөн тийм зан
хүмүүжил олсон ийм хүн шүү дээ. Одоо миний ээж амьд байгаа шүү дээ. Харин нэг сони тий 90 гаруй тай одоо хөгшин аймгийн төв дээр байж байна. Миний өргөмөл дүүтэй дүү хүүхэнтэй цуг байдгийн. Одоо 90 хэдтэй. Тэгээ одоо л яахан яаж байна? Одоо тэгтээ яах вэ? Хүний гарт ороогүй. Өөрөө висаад, өөрөө гарч ороод, өөрөө майнаа уншаад бурхандаа мөргөөд давгүй. Тэгээд ганц үедээ одоо биений сая яваач миний ээжийн залбирал шүү дээ. Хүүгээ залбираад тэгээд ингээд байж байна да. Тэгээ одоо би одоо 70 гараад ивчлаа. Миний ээж 90 гараа ивчлаа. Тэгээ одоо нэг өдөр хоёулаа тэгээд бурхны оронд хоёулаа явах бах та тэг яах тий. Тэр одоо ёстой юм ясаар орох тийм л болох байлгүй дээ. Ижээ бурхантайгаа цуг энэ насыг бас бодлоо наслаад явна гэдэг гэрийн бас одоо буян шүү дээ. Ээжтэй бас одоо очоод үйлдэлээ гарах өөрөө их сайхан байдаг. Тий. Сайхан байлгүй яах вэ? Тэгээ ээжтэйгээ тэгээ зарим одоо үед бол бодох юм аа. Тэгээ яах вэ? Би настай болчихлоо. Надаас үлдвэл миний муу ээж яандаа гэж бас бодох өдөр гардаг боллоо. Тэгээд эн чинь нүгэл байх л да. Тий. Тэгэхгүй байлгүй. Тийм хувь тавилан битерд байхгүй байлгүй. Тэгэхдээ ер нь санаа зовж тэгээ сайн бодгоос бас муу тал нь тэгж бодогдох юм. Одоо байж явахт нь бол сайхан гэдэг. Хүүгээ унсигээд ороход ч одоо ороод очиход хүүгээ унсий гэж ба тэр настай хүн ч одоо ямар сайхан байх вэ? Ойлгомжтой байдаг юм л да. Тий. Ижийтэгэн үдсэн тэр жилийн наадам. Цэцэг нар хоёр том бахардсан наадам. Ижийтэгэн үдсэн тэр жилийн наадам. Чихэр инээд хоёр том белуурсан наадам. Ер нь ээжтэйгээ байх сайхан юм байна. Ер нь одоо ээжтэйгээ байх шиг сайхан юм байхгүй гэж хэлдэг. Яг би амьдралаараа үзэж байна. Одоо сайхан. Тэрнээс илүү дотн, тэрнээс илүү сайхан зөөлөн харах, тэр хүнээс илүү сайхан дотн байх. Одоо үнэн үг хэлэх тийм хүн одоо дэлхий дээр байдаг ч юм уу ч юм уу хүний их л хэлдэг байх гэж бодож байна би. Тий залуу байхад бол нэг актер явахгүй шүү дээ. Тэгсээгээд явж байна. Тэгээ өвөө эмээгээл ээж аав гээд байна. Залуу хүнийг чинь биний жаахан 10 хэдэн ах гэдэг юм 10 хэдэн ухт нарсан хүн чинь яг одоо харин шал өөр шүү. Тий шал өөр бол. Эр гарын насыг наслаж байгаа ижи бурхан дан сүлж эрхлэн тоглож өссөн нутаг усны хаан шүтэн хушин хан хайрханда цай сүнийхэн дээжийг өргөж ба энэл эгэл хүн Хэнтэй аймгийн Батнар усмын Баян багийн малчин Жамиенгийн бүрнэ. Улсын хаан нийслэл Улаанбаатар хотоос ажил амьдралын гараагаа эхэлсэн ч нутаг усны хаан үргэлжлэл байх тэрл ховь заяаны дуудлагаараа хэдхэн тооны малтай хөдөөд тэмүүлсэн хоёр буурал өнөөдөр 1000 хол давсан малтай бас чугуй сумандан шаггүй яаж тэн тоонд ордог ёстой наадамд 3 даваатай найранд 3 дуутай нэгэн. Та тэр нэг нь ярилцаа сууж байгаа. Энэ газар орныг юу гэж нэрлэдэг юм газар байна. Бас яг одоо тэр ард харагдаж байгаа. Тий. Танаа нутгийнхны тэр тусмаа танаа багийнхны бас шүтдэг ийм сайхан одоо хайрхан байгаа гэд хэлжсэн. Энэ талаар та бас нэг хуучлаач. Энэ одоо ар хөл гэдэг газар. Тэр модтой өндрийг хушин хаан уул гэдгийг. Тэгээ би анх хотоос гараад сумын төв дээр ирээд явжсэн чинь нэг настай хүн над хэлсэн шүү. Тэр намын дээр байсан хүн тэр үед бурхан шашин ярихад бас яахан арай л бас одоогоос өөр байсан. За миний дэ хушин хаавуулаа сайн шүтэж байгаарэ. Аяктар уул шүү. Эзэнтэй шүү. Мод юм ин огтлж барьж болохгүй шүү. Хөндөж болохгүй шүү. Ер нь сайн одоо залбираад сайн шүтээд явах юм бол хүний амьдралыг өөдөн татгуул шүү гэж. Тэгээ би энэ ууландаа өглөө өхөн одоо чадхад гараа залбирч энэ уулаа түшиж энэ сайхан хөндөй ар хоолоогоо ингэ түшиж ер нь миний нутаг сайхан нутаг. Батнар усмын 3 дугаарагийн нутаг гэж ярьдаг юм. Ус унд ихтэй, өв сургамал сайтай. Энд бол одоо өөчлөөд байх юм байхгүй нутаг шүү дээ. Их сайхан ужир ус тэнцүүхэн ийм сайхан нутгийг өөрөө сонгож амьдарч байгаа. Хөх азийн сэжин дээр ирж уцах юм учир хүмүүний алтан заяа энд байх юм учир туурын тамхтай хөрсөн дээр унахтай хамт тэнцэж хөлд орох юм учир тунгалаг шамдны толиог хулантай хамт булаалтаж
аршаа намсахын учир би Монголдон мэндэлсэн. Газар тэнгэрийн савслагт гайхуулан байж ганц яванасараа би Монгол руу гойно. Тэгэл аав маань ер нь хөдөө гарвал яасан юм нөхөө. Хөдөө малчин болвол яасан гэсэн саналыг бол надад бол тавьсан. Тэгээд ер нь маш зоригтой л алхам хийсэн гэж л одоо бол боддог. Би энэ амьдралдаа бол үнэнхээр сайхан сэтгэл хангалуун явдаг да. Ер нь бол манай аавч нэг шудраг хүн шүү дээ. Хүнд хэлэх гэснээр хэлждэг. Бодсон сонсон юм ердөө шууд гаргацдаг. Тийм л сайхан зан чанартай. Тэр л зан чанар надад бол маш их таалагддаг. Маш их одоо над нөлөөлдөг юм нь л тэр. Ер нь хөдөлмөрч айхтар хөдөлмөрч үндэ өөрийн одоо бас унган төрмөл авиас байдаг бах. Мөн дээрээс нь бас дээд боловсролтой хүн учраас бас нутаг бэлчээр сонголт одоо хүн олныхоо зонтой явдгийн одоо энэ сайхан баянаар л мал сөргөн сайхан өсөө төрдөө одоо нэртэй төмөндөө хүндгсэн хүндлэгдсэн ийм сайхан одоо ахмад буурал дээрээс нь мөн одоо Монгол улсын шагаан мэргэн одоо өнөөдөр одоо нас өдөр даалгарууд явж байгаа мөртлөөнөө яг өөрийнхөө одоо хуруугаар харавдаг энэ насны хүмүүс л ихэнх нь одоо буу уриал ингэ сууж хахад яг өөрөө бол одоо энэ залуучуудтай үлгэр дуурайл болоод одоо бидний хэлгээр бол цэцэн калай үршил хүн шүү дээ. Ер нь 400 тавихт бол ер нь бараг л тэмцээн дээр бол 4 л оноо шүү дээ. Ер нь л сайхан тэгээд хэлж байгаа ярьж байгаа үг нь бас залуучуудад ихийг бодогдуулахаар цэгц чулуун одоо хэлийг гэснээр хэлцдэг тийм ээ. Тэгээд ер нь бол би бол сайхан шудраг хүн байх л гэж боддог. Тав тэрийн ярианаас бол одоо наадам 3 даваатай. Найранд бол ямар ч байсан 3 дуутай гэдэг шиг. Би танаас юу хүсэх гээд байна гэхлээр энэ сайхан одоо зуны дэлгэр ороо сайхан аяа өрөөч гэж хүсэж байна. Оо аяа бол барахгүй. Тэгээ аяыг бол одоо барахгүй зүгээр. Нааданд яг залуу байхад бол яаж байсан? За бүхэн спортоор одоо суманда төрүүлчихлээ. Сумын начин цолтой. За шагаан харван спортоор улсын одоо анхны мастер болчихлоо. Тэгээ одоо морь одоо уралдаж сайхан олон айрыг төрөв хүртчихлээ. Энэ бол яалтчгүй л одоо 93 наадмын гийг бол эзэгж төрж байгаа ийм л одоо бахархалтай хүн гэдгийг бол би одоо та тэр ярилцсан байхад би бол бахархсан. Тэгэхээр мэдээж хэрэг одоо найранд ороход бол найранд ер нь одоо хүн бас нэг явандаа бурхны цаадах ээж аавын өгөл өгөөж байдаг ба. Тэгээ над бол одоо тийм дуу хуурын өгөөж л одоо заяагаагүй. Ер нь айхтар солгоо хоолойтой. Тэгээд ер нь таарахандаа ер нь ихтэй амны нэг дуу бол байгаа. Тэрийг бол хоёулаа хамтраад ч болтгоо энэ ороо дуулна. Тий аав хаан тухай дуулъя тий. Хэндээч нэг зангаараа гэдэг. Тий за хэндээч нэг зангаараа хэвүүдэсхэн амэ талтханан хайранда дандаа гитэсэдодо үгүй зэмсэн харцанаасаа Үнний хатиудаа өөрийнхөө хайрын дэлгийдөө өтлөн жаргаа чадлуу Дахоо за таны тэнгэрийн орноос таг тэрийн сайхан одоо дуулсан дууг таны аавд бас хүрсэн бахаа гэж бодчихсон бахаа хөрхөдий. Сурсан ритмдэн эзэн байж сум нутаг та нэртэй байна гэдэг сайхан. Үг сургаалын дагах олонтай өвлүүлжүүлдэх эрхэм үйлстэй явна гэдэг энэ насны хэрэг шүү дээ. Ийм л нэг эгэл хүнийг их нутгийнхан дан хүндлэгдсэн их манлай ухаанд нэг эрхэм үзэгч танд танилцуулж байна.
буян хишгэн улам аривдан дэлгэрч буурлаас өвлсөн ухааных нь гэгээ эгнэгтэй гийж байх болтугай. Тий аймгийн Батнаруу сумыг бид одоо зорж ирснээр манай сумын манлай нэвтрүүлэг гэж энэ нэвтрүүлгийг хийх гэж нааша хөлгийн жолоо заалсандаа бас сэтгэл хангалуун байна. Ямар ч байсан ганцг дүүрэн эхний дугаарын минь зочин ийм одоо хүндтэй сайхан бидэнтэй таарсан баяртай тань нэгээд амжилт хүсье. Урт удаа наслаарай гэж хүсье өрөөх байна. За баярлалаа. Энэ нь манай сум бол сайцуул олонтой дээр үед нэгдэл нийгэмд ажиллаж байсан одоо сайцуулч амьд мэнд байгаа улс байна. Сайцуул олонтой шүү дээ. Яг намайг ингэж онцолж ингэж одоо байгаад бол би одоо их баяртай байна л да. Тий. Тэгтээ яг би одоо уучлалт гуйх миний надаас ах ч ус байгаа шүү дээ. Жишээ нь манай багийн дараа Өскөгийн ах л ихтэл одоо аав л ихтэл өвөө аав л ихтэл одоо олон жил нэгдэл нийгэмд ажилласан сайхан буурал байгаа шүү. Тэг яг хөө тэгээд өнөөдөр бүгдийг ямар оруулж болох биш. Би юу таарлаа. Тэгтээ би учиргүй сайн учраас намайг онцолж байна гэж бол би одоо ойлгохгүй байна. Тэгтээ яг ороогүй, нэвтрүүлэгт ороогүй. Нэрээ одоо бүрнээ гэдэг хүн энэ Батнаруу сумын манлай яг монгол хэлэх хүн хэлнэ. Хэлэхгүй хүн бол хэлнэ ш. Бүрнээгээс одоо олон жил малсан сайхан хүн зөндөө байсан гэж хэлэн. За яг тэгээд нөхдөд нь уучлах баха. Тэгээд их баярлалаа да мэдөө тий. За баярлалаа. За баярлалаа. Манай сумын манлай нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Хэнтэй аймгийн Батнаруу сумын энэ сайхан уугуул, энэ сайхан одоо буурал Жамингийн бүрнээ гэж энэ эрхэм хүнтэй бид хүн үзэгч та бүдийг уулзууллаа. Бидний нэвтрүүлэг Монгол орныхоо өнцөг улам бүрт ажиллаж амьдарч байгаа сум орныхоо манлайлал болсон тэр сайхан одоо улсуудтай уулзаж та бүхэндээ бас энэ нэвтрүүлгийнхаа дараагийн дугаарыг хүргэх болно. Заавал одоо манай нэвтрүүлгийн зочин настай хүн байх албагүй. Сайхан залуучууд ч сум орноо хошуурчилж байгаа олон сайхан улсууд байдаг. Энэ бүх улсуудыг бид өхөн нэвтрүүлэгтээ урьж сум болгоны төлөөллийг манай сумын манлай нэвтрүүлэг өөртөө багтаах болно. Дөрвөн зүг 8 зохисоос эрдэм оюунд нэг эрсүү хал хээр хангай гойвоос Монгол ухааны эрэлдэм орд суу тавилан заяандан эзэн болсон эрхэм хүмүүнтэй танил болсон. Ус нутгийн хаан нэрийг өргөж яваа хиймэр удамтад эцсийн сургаалыг өвлөж бадраасан ухаан учрал ингийн барилдлага тэгш бүрдсэн ерөөл улс Монгол дон цуутай манай сумын манлай